энэ Монгол улсад хамгийн азтай залуу баха. Бэлгүнэ. Өнөөдөр ямар өдөр вэ? Өнөөдөр үү? Тийм. Өнөөдөр их тийм өөдрөх өдөр байна. Үгүй ээ, ямар нэг юм болно гэсэн шүү дээ. Бороо орох юм, бороотой юу? Чи ямар сони юм бэ? Ерөөсөө санахгүй байна уу? Сандгүй. Сайн боддоо. За би бодоотой юу илээ вэ? Юу илээ харин? Чи бодож байна. Нэг юм бодож оллоо. Юу илээ? Энэ талаар хязгаарч бодож олж чадахгүй гэдгээ би сая бодож оллоо л тоо. Оо, чи ямар өөдгүй юм бэ? Юу илээ? Өнөөдөр чи намайг ээж хоёртойгоо танилцуулна гэж амлаа үсттэй. Ээж хоёр байхгүй, хайнаа ниссэн шүү дээ, байхгүй. Чи яагаад худлаа яриад байгаа? Өглөөний 11 цагийн онгоцоор ирнэ гэж надад хэлчихээд. Тэг эренгуудаа богоон цуугаад хөвсгөл яваад. Оо, яагаад ингэ худлаа яриад байгаа юм бэ бэлгүнэ? Худлаа ярьж чаддгүй чи яас хэцүү юм бэ? Хэрвээ би чамайг өнөөдрийн дотор намайг ээж хоёртойгоо танилцуулахгүй юм бол цааш та чамтай үерхээ боллоо. За танилцаа туулаа танилцаа. Бэлгүнэ, ээж чи ямар хүн бэ дээ? Ээж яг эмэгтэй хүн шиг л юм багхгүй. Гэхдээ эмэгтэйний яхавтай гадаад төрхийг би асуугаад байна шүү дээ. Гэхдээ ямар гэмээр ингээл үстэй. Тэгэл хомос момстай л нэг тий. За юу ойлгомжтой юм бэ? Тэгвэл аав чинь ямар хүн бэ дээ? Аав тодорхой шүү дээ эрэгтэй хүн шиг л багхгүй. Гүй би хаа царай зүс өндөр нам гэд янз бүрийн юм байл юм байгаа. Ер нь тэгэл бүх юм нормалны сайхан. Чи тэгвэл ээж хоёроо хинийн дуурайсан бай. Гэхдээ аль сайн гэснийг хольж яваад тэгэл би төрсөн шээ. Тийм үү. За тэгвэл би орой хэдтэй гэрч очих уу? 9-гээл хүрээд ирсэн орой. Би хамгийн гол нь ээж чинь бэлэг авсан байхгүй да. Ашгүй ч явах тий. За арай болтээ. Пока. Йоо энэ үн чи үний зовлон дуусахгүй маань. Одоо хинтэйгээ танилцуулнаа. Ер нь ингэнэ. FM зарлал өгчий. Өндөр үнээр гэр бүл түрээсч явна гэд. Тэгээ хүлээгээ өгчий даа ах. Зарлал өндөр үнээр гэр бүл түрээсэж авна. Харилцагч 9811 22 22. Онгорхоо ороор. Сайн байна уу? Сайн байна уу? Зарын дагуу явж байна. Ашиг хүрээд рүү. Чи ороор аха. Би юу яаж байгаа юм? Ганцаараа биш ээ, найзтайгаа явж байна. Оруулаач, орол. Ороод ирээ. Нааш ороод ир. Оо, сайн байна уу? Сайн байна уу? Гэр бүл түрээсэлж чинь гэсэн үү? Тий. Түрээслэх гээд ирлээ. Ямар сони юм бэ ч одоо орон сууд түрээслүүлж яасан болохоос өөрийгөө түрээслүүлж үзээг юм байна. За түрээсэлтэй. За одоо тэгэндээ. За одоо яах вэ? За шууд ажилд орё. Би найз удалтаа. Тэгээ ажилд. За. Тэгэхээр ингэсэн. Манай найз охин манай аав ээж хоёртой танилцна гэдэг байгаа байхгүй юу? Би өөрөө үнчий. Тэгэхээр та харвас сайхан би хаатаа ах байна. Та манай аав болчихсоо юу? Тэгээ. Та манай ээж гэж энэ ч одоо. Ах ч болох юм уу? Ах хэрэггүй л дээ. Өвөө ч болох юм уу? Өвөө ч хэрэггүй л дээ. Нохоо ч болох уу? Амтан бүр хэрэггүй. Аха би хараа ингэсэн байхгүй. Ээж аав хоёртойгоо танилцуулна гэсэн болохоор нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн эрэгтэй. Тэгэхээр таныг түрээслээ, таныг бол боллоо заа юу? Уг нь бид төр банк цуг хамтарч бизнес хийдэг байхгүй юу? Уучлаарай, таны хэрэг алга. Баяртай. За. Салыг салсангүй дээ. Салаа зам ирэхээр саллаа та. Тарыг иш тарсангүй дээ. Түрээслэгчийн хүсэл дээр тарлаа та. Явъя та найз. Миний дочи манай найзыг харлаа. Ямар өрөвдмөр харагдаж байгааг харлаа. Тэр Аха, өрөвдөх сэтгэл төрөхгүй байна уу? та эмэгтэй хүн болж чадахгүй. Атэштэй. Эмэгтэй бол ямар эмэгтэй бол шүү дээ. Хамаалагчийг хэдийн насны эмэгтэй болох шууд хэл заяа. Хүүхдээ ч болж болно тийм ээ. Эрэгтэй хүүхд бол бүр болчиход. Миний бүү ханаа, миний бүү нүгаач. Бүү. Ингэж итгүүлж байгаа байхгүй юу? Юу вэ? Ерөөсөө амархаа. Ийм амархаа. Өвгөн бол шүү дээ. Минийхөө 70,000 төгрөг хаана өгөөд байна минийхөө. Минийхөө 70,000 төгрөг хаана өгөөд байна минийхөө. Манахаас гараад 100 иргэн гол ингэж итгүүлж байгаа байхгүй. та болооч яа. Ерөөсөө амархан тийм ээ. За бид хоёр билээ. Яг юу ийгүү билээ. Хоёр манад ерөөсөө хоёрхан цаг байна заяа. Тэгээд 150 мянган төгрөг. Гоё. Болж байна шүү дээ. 2 цаг 150 авдаг цалин бай, ажил байх шүү дээ. За. Ариун болт бидгүү Гамба. За тэгэхээр аавын гамбаа гэх. Ээжийн нэрийг харь сольж идэх байхаа. тэгэлтэй. Гоё цэцэг жимс нараа. Ингээ. Дива цэцэг. Дива цэцгээ. Тий? Чи ядч Монгол нэр өгөлтөө. Монгол цэцэг. Дива багт энэ чи орос үг ороод нэгдэр тэрий цэцэг гэж ячтэй. Житэр цэцэг, пяд цэцэггүй. Таньц манай ээж шээс цэцэг гэчгүй амарс. Тий шүү дээ. Чи Монгол нэр өгөлтөө чи. Аха би два гээгүй шүү дээ би араа.
Деважингийн дева. Дева жингийн дева ямар сонь өөр нэр байдгүй юм уу чи? Ямар Үрмэц гоё шүү дээ. За. За тэгвэл бид хоёр ажилд орно. Ой энэ чи бид гурийн хувьд энэ чи бизнес шүү дээ. Тэр гуруула нэг юм ёсолч л да яах вэ? Тий. Дараа. Сэргийн баяр Мартин амны яг дунд байна. За гац юм ёслээ. Бай чи. Ой, миний дөө чи сонсч. Манай найз айгуу сандруу заа. Айгуу сандруу. Чи 100 татуудууд ажлыг чи гоё. Тэгнь. За. За болж ихэлдээд нөгөө авгаач гадаа хүүхдээ аваад үлдсэн штэ. Тий штэ. Одоо мөнгөтэй гарахгүй. За. Яа. За ингээд сайхан амжилттай байхын төлөө. За бизнес гэдэг чинь хуйлтаа шүү дээ. За бид гурийн хуйлтааны үр дагавар сайхан байх ёстой. За хойш чи болтой чи Монголын ёс 3 штэ энэ. Юу гэсэн үг? Чи жаргалаар хэлээ. Жаргал, зовлон, жаргал гэдэг ирдэг юм байгаа үстэй. За ингээд жаргал зовлон жаргал. Яас нарийнда гацсан юм бэ нэг. За яах вэ? Үгүй чи энэ төвчж байгаа юм уу? За ингээд одоо хувцсандраа хаана яах вэ? Хой дөрөнд ороос. Хойд дөрөв. За өш миний нэр хин гэсэн бэ? Тэр цэцэг гэсэн үү? Девац. Девац цэцэг шүү дээ. Хонгорхоо ор. За, бид өнөөдөр ирлээ. Чи өрөөд ирлээ. 21 цаг мэт болж байна. Тийм байна. Яна яаж орчтой хаана хам бэ? Хувцас олж чинь манай хоёр. Билгүүнээ би нэг л сандраад байна. Бити сандраа, чи сандраал, би сандраал, манай хоёр сандраал нэг баахан сандарсан хүмүүс болчих үү дээ. Чи надад гэр бүлийнхнийхаа тухай жоохон яриад өгөлтөө. За одоо нэг яриад ах чи. Нэг иймэрхүү амьдрал тий. Аав ээжтэйгээ гуруулаа 5 өрөө баринд. Миний муу аав чи энэ амьдралыг босгох гэж юусоо бүхий л насаараа зүтгэсэн дээ. Тийм үү? Анх Улаанбаатар хотод юусоо хармаанда 100 төгрөгт орж ирсэн байгаа. За. Тэгэл 100 төгрөгтөө яах вэ явж ганц чихэг алим 100-аар авсан байгаа байхгүй. Тэргээ сайхан угаагаад арчаад 200-аар зарсан байгаа. 200-аар 2 алим аваад угааж арчаад 400-аар зарсан байгаа. 400-аараа 4 алим аваад угааж арчаад 800-аар зарсан байгаа. Ингээ байжсэн манай хамаатны үнээс ороод энэ байрыг бид нар түлтээсэн байхгүй юу? Тэгээд Юу сонин түүх вэ? Нөгөө нэг алмаа зарж байгаад энэ байрыг авсан юм болов гэсэн чинь шал хамаагүй юм ярьдаг биш. харин тэглээ. Билгүүнээ аав чинь хин гэдэг үлээ? Аав нөгөө хин Хүү хин гэж. одоо хатах. Юу атах? Борж ирэх гээд байна. Хой билгүүн. Гамбаа тий. Йоо. Нэр Яа гамбаа. дам бэ хүлээж очих юм. Яг орж ирлээ сая. Ээж чинь хин гэдэг үлээ? Ээж дэва цэцэг гэд нэг ах байгаа штэ. Ах гэдэг. Их чи ээж байгаа миний хайртай. Чи яагаад сандраад байгаа юм бэ? Харин тийм ээ. Чамаг сандраад байгаа чинь би дагаад. Манай аав орж ирч. Яна аавч нь. Сайн байна та? Сайн байна уу? Намайг Туул гэдэг билгүүний найз охин. Намайг Гамбаа гэдгээ билгүүний аав нь. Би таны тухай сонслоо л доо. Нэг алим гэд үнэхээр гайхалтай түүхтэй юм аа. Надад ямар сонир санагдсан гэж? Нэг баахан алим идсэн гэлүү. Биш аав нэг хотод орж ирээд нэг Харин тэгээ яав. Хотод орж ирээд нэг баахан алим идсэн.